нийслэлийн хэмжээ нь 1915 хэсгийн ахлагч байгаа. Тэгээ энэ хэсгийн ахлагч нартай Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал 29 орчим тэрбум төгрөгийн гэрээ хийж хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа ийм асуудал хөгжсөн. Тэгээ энэтэй холбоотойгоор бидний 5 гишүүн хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон байгаа. 2026 оны 3 сарын 31-ний өдөр нийт бүрдүүлбэрийг нь хангаад улсын хурлын тамгын газарт өгсөн. Тэгээ энээс хойш 5 хоногийн хугацаанд нийт бүрдүүлбэрийг хангасан хуулийн дагуу бүх хийх ёстой ажлууд нь хийгдсэн, хилцүүлгүүд нь хийгдсэн гэсэн боловч өнөөдрийг хүртэл хуулийг албан ёсоор өргөн баригдах цагаа авч чадахгүй өдийг хүрсэн юм аа. 3 үндсэн одоо том үндэслэл байна. Нэгдүгээрт нь үндсэн хууль зөрчсөн асуудал. Монгол улсын үндсэн хуульд Монгол улсын нэгжийг аймаг, нийслэл, дүүрэг, хороо, баг гэж ангилдаг. Нэгжийн тухай ямар ч ойлголт байхгүй. Гэтэл зохион байгуулалтын нэгж гэдэг энэ шин нэгж бий болгоод энэ дээр ахаад мөнгө төсөвлөөд энэ дээр эрхүүрэг бий болгоод ингээ явж байгаа нь үндсэн хууль зөрчсөн. За хоёрдугаарт нь хэсгийн ахлагч нар бол иргэний хуулиар гэрээ байгуулж урамшуул авч ажиллаж байгаа. Иргэдтэй хамгийн ойр ажиллаж байгаа. Нийт Монгол улсын төр болвол иргэдтэй 2500 орчим үйлчлэгийг үзүүлдэг. Инээс 1260 орчим нь өнөөдөр аль хэдийнэ ийм Монголиа захин платформ дээр орсон байна. Нэгэнд ихэнх үйлчлэгчнүүд нь орсон байгаа тохиолдолд хэсгийн ахлагч нарыг цааш нь ажилуулах нь ахаад үндсэн хууль зөрчөөд явах нь эрсдэлтэй болж байгаамаа. Тийм учраас иргэдийн хувийн мэдээлэл гэдэг бол хамгийн эрхэм зүйл хуулиар олгогдсон. Тэгээ энийг хамгаалахад төрийн албан хаагч нар маш чухал үүрэгтэй. Гэтэл иргэний хуулиар хэсгийн ахлагч нарыг гэрээ байгуулж ажиллуулж байгаа нь өнөөдөр өөрөө иргэний нууцд бол эрсдэл учруулж байна гэж үзэж байна.